сурдаг. Нүдний шилтэй, шүдний сайдтай. Мэдлэг нь толцсон мэдээлэлд хангалттай өгчдөг. Дээрээс нь сахлыг мартаж болохгүй. Наач нүдний шилтэй баг ил байна штэ. Шилтэй багийн шинжлэх ухаан танин мэдхүй нэвтрүүлгээ өдөр бүр хүлээн авсаасаарай. Эддэ шилтэй баг гэж та цагтаа хэлдэг шүү. Цагаан сайн байраарай да. Хөнгө маазраад мэдээлэл хүргээд явчихна гэсэн. Yes. Шилтэй баг. Өнцөшөлтэй радио 89.3 энэ хүү цамгчид шилтэй багийн шинжлэх ухаан танин мэдхүй нэвтрүүлгийн энэ өдрийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Студид ерөнхий редактор шилтэй багийн найруулагч хөтлөгч Уган Баяр, хөтлөгч Сүнжит манаар ажиллаж байна. Өглөөний мэндийг хүргэе баярхаа. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэндийг хүргэе. За сайхан амарцгаас нөө даваагаа аригчмаас нэлийн гоё ирч хүчтэй эхэлж явах ч вэ. Оо тэгээ сайхан амарлаа да. Өнөөдөр бидний хувьд нэл аян минут жоохон авч байгаарай. Өнөөдөр бидний хувьд нэлээд онцгой өдөр тий багийнхаа. Тэгэлгүй. Өнөөдөр бас Сүнжээгийн хувьд бүр онцгой өдөр. Яаж байгаа хэлэхгүй. Өнөөдөр манай радиогийн хамт олон өнөөдөр Ёлко хураана. Ёлко хураахад хамгийн үнэтэй хувь нэмрийг манай сүм бүсгүй оруулнаа. Амар юм аа. Тийм байна. Ямар цагаан сараар Ёлко хураалтай биш тий. Өнөөгмөр жилээр хадгалж байгаа дараа жил рүү аваач чи бас болно штэ бас. Тийм штэ болно штэ тий. Шиний нэг юм да. Шиний нэг өглөө заадаа бас муухай юм да. Өнөөдөр Ёлко хураана. Тэгээ тэр ч утгаараа өнөөдрөөс нэлээд онцгой сэдвийг сонгож авсан. За манай шилтэй баг яах ямар сэдв сонголоо? За өнөөдөр бол бид нэр Санта Клаусын түүхийг ярьж өгч байгаа юм. За гайхаж байгаа бах энэ одоо шинэ жил өнгөрөөд одоо 7 хоног жахт чи яагаад энэ түүхийг оруулчваа гэж асууж магадгүй. Гэхдээ уг нь бол бид нэр энэ 3 цоврал нэвтрүүлэг хийсэн юм аа. Эхнийх нь бол Монгол оронд одоо шинэ жил Ёлк орж ирсэн тухай түүхийг ярьсан юм. За хоёр дахь өдөр нь болохоор 12 сарын 25-нд яагаад одоо бид нэр өөч 4-р нэвтрүүлэг юм шүү дээ. 12 сарын 25-нд еврейчүүд яагаад одоо зул сарын баяраар хятад хоолнд ордог тухай уламжлалыг ярьсан юм. За 3 дахь өдөр нь 12 сарын 31-ний шөнө дунд одоо тэг цагт яагаад хүмүүс гудамжинд гарч салют буудуулдаг болсон түүхийг ярьсан. За өнөөдөр бол жинхэнэ уг нь бол 12 сарын 31-нд орох хэрэгтэй байсан түүхэлдээ Санта Клаусын түүхийг ярихсан чинь 31-ний өдөр чинь ер нь юм сонсох юмтай байсан юм уу? Үгүй 31-нд ингэсэн. Уул хүмүүс байсан юм уу? Тэгсэн чинь яасан гэсэн чинь ерөөсөө юу яагаад манайхаар ерөөсөө зогсоод хөө менчилгээгээл явуулсан юм аа тэгсэн. Тэгээ та хэд нөгөө өнөөдөр би нөгөө юу яах гээд байна? Баярынхаа өдөр менчилгээ явуулъя гэдэг ард түмэндээ үлжилсэн зүгээр. За тийм ээ тэгсэн. Одоо өнөөдөр тэгээд нөгөө Санта Клаусынхаа нэвтрүүлгийг сайхан орчид төхөө. Тэгээд ингээд нэг дөрвлийн дуусгаад Санта Клаусын түүхээр шинжлэлийн 4 цуврын нэвтрүүлгээ ингээд тааглая да. За тий. За би малгайг нь уламжил ёсоор тавьж гинэ. За ер нь бол бидний хувьд бол манай монголчуудын хувьд бол одоо шинжлэлийн баяр гэдэг бол хамгийн түрүүнд өвлийн өвгөнөөр эхэлдэг шүү дээ. Сайхан өндөр дангар сайхан өндөр нуруутай, цагаан дайлтай, цагаан сахалтай тэгэл ингээд монгол малгайтай нэг өвлийн өвгөн орж ирж байсан. За энэ бол бидний хувьд бол хүүхэд наснд бол өвлийн өвгөн байлаа. За гэхдээ энэ өвлийн өвгөн бол бид нэр Оросуудаас авсан өвлийн өвгөн. Дед Мороз гэдэг нэртэй. Харин Оросууд бол одоо барууныхнаас авсан Санта Клаусаас одоо өвлийн Дед Мороз одоо уламжлан авсан ийм түүхтэй. За тэгэхээр явсаар хагаад ер нь бидний монголчуудын өвлийн өвгөн, Оросуудын Дед Мороз, барууныхны Санта Клаус гэдгийн одоо уг ухшлын харьяа гэвэл хамгийн түрүүнд явсаар хагаад нөө Санта Клаусын түүх рүү явж очих хэрэгтэй болж таарад байгаа юм. За Санта Клаус бол мэдээж хэрэг нөгөө бидний одоо бол бид нар баруунчаад байна шүү дээ. 90 оноос хойш. Буга хөлөглөөл нэг шуудаатай ингээд бэлгээ өгөөд тэгээд хүүхдүүдэд яндангаар бэлэг тараагаал явдаг нэг юм улаан сахалтай нэг улаан гацартаа нэлээ гацар намд харагдсан юм уу юм устд юм уу гэмээр ийм л одоо нэг хүний тухай ярих гэдэг шүү дээ. Томоо хамагтай том хамагтай. Тэгээд том гүзээтэй. Нот чиг гэх. Тэгээ энэ чи төсөөлөөр сайхан зураад бүтээсэн байгаа. За ингээд энэ хүний тухай бодит түүхийг ярихгүй бол ёстой ч нэг алц болох гэдэг чи Ёлгны тухай ярьж байгаа үед бол. За энэ Санта Клаус гэдэг хүн бол ер нь бол бодит хүн байсан юм байлээ. Бодит хүн хизээ амьдарч байсан бэ гэвэл манай эртний 4-р зуунд анх Николос гэдэг нэртэй хүү мэндиснэр одоо Санта Клаус гэдэг
одоо энэ үлгэр домгийн эзний түүх бол анх тэр үеэс эхэлсэн үүх түүхтэй юм байна л да. За ийм байна. Тэгээд цааш нь манай уун найруулагч залгуулад яриад явах хаа. Тэгээ энэ Санта Клаус шүү дээ. Хүний ам амраад өгсөн хүнийг амьлуулж исэн заяо. За тэг хүний ам аварж исэн бол таад мэдэх үү? одоо та бэлэг тараагаал тийм яваал эдгэл гэж одоо ер нь бол хүмүүс тэгж бодож байгаа шүү дээ. Тийм. Улаан нөгөө юугаа бэлгийнхаа богцыг үүрцсэн те том хамралчаал гэдэг. Тийм ээ. Гоочаал худлаа хүн хуураад гэдэг шиг. Тэгсэн ингэсэн юм байна. Нөгөө Санта Клаус өө шүү дээ Николас те. Яг уу Николас чинь өөрөө юм яг Санта Клаус болно гэдгийг хинч мдэггүй л байгаа л да. Тийм ээ. Тэгэнгүүт заахаа ингээд Санта Клаус болсон. Тэгсэн нөгөө далайн хууль салхи амар болдог шүү дээ. Тэр хууль салхинаас далайчдыг бас амарж исэн түүхтэй байт юм байна. Гоё гоц. Тэгээ өгсөн хүнийг бас амьдруулж исэн бас түүхтэй байт юм байна. Тий. За тэгээд ер нь бол одоо Санта Клаус Николас те. За энэ хүү бол одоо ер нь одоо Санта Клаус болсноороо одоо хүмүүс унтж яхад найл гэрт нь очиж шууд ингээд тэг хаалхан завсраар нь мөнгө хийгээд явцдаг, ядарсан зүдэрсэн хүмүүсүүдийг баярлуулдаг. Айгуу тийм тусч за нэг ийм хүн байсан юм байна. Тэгэхээр энэ хүний буйнаар бол айгуу олон хүмүүс бас их гоё аз жаргал кайф мэдэрдэг. Тийм л байж таарлаа да. Тэгэл буян үлддэг хүн байж тээ. Яг л далаачтайг аварсан барьсан гэдэг чинь бол яг л 4-р зууны үед чинь бол юм бүдүүлэг байлаа штэ манай эртний 4-р зуун. За тэгэл нэг ухаалдал унчин гот за энэ хүчлээгээ тэнгууд манай мөн Николас очоод чэжин дээр нь 2 дарсан жил амьсгаа орчдөг ч юм уу. Ингээл өгсөн үнийг амьдуулдаг гэж одоо домогжол явчих штэ. Ингээл яригдал явчихдаг. За манай сүнгүнэ. За. Энэ нэг хятад руу яваад байгаа санагдаж манай ажил дээр энэ яаж бүгд Монголд юм да энэ. Сүнгүнэ гэхээр за айгүй муухай юм аа. Ятар сүн бүсгүйгээрээ бай. Сүн бүсгүйгээрээ бай. Сүн хатагтай гэх юм уу? Сүн бүсгүйгээрээ бай яхаа гэж. За. Далаачид өнөө хүртэл түүнийг хүндэлж аялалд явахдаа одоо бэлтгэл болгосоор ирсэн байдаг юм байна. За мөн Николас эхлээд католик шашинтан байсан ч гэсэн одоо тэр үеийн нийгмийн шинжилэлд өртөө протестант гэдэг одоо гигантэн болсон юм байна. Тэгээ ялгаагүй энэ одоо нэг католик протестант хоёр бол ерөөсөө явсаар хагаад христийн шашныг урсгалууд байхгүй юу та. Тэгээ дотроо нэг ингээд улааныхын цаа шарынх ингээд нэг их хөлгөнийхэн баг хөлгөнийх ингээд нэг манай шарын шинж нэг задардаг шиг яг тийм л юм билээ. За тэгээд Сүмэн хамбын хөргийг бүтээдэг байхдаа Санта Клаус нэртэй болсон байдаг юм байна. За Николас нь 12 дугаар сард таалал төгссөн учраас одоо түүний үнэн шав нарг одоо гигэн үйлийг нь үргэлжлүүлээд Зулсарын баяраар хүүхдүүдэд бэлий тараах болсон юм байна. За 1930 онд Coca-Cola компани бол Санта Клаусыг анх удаа одоо сурталчилгаанд ашигласан нь дэлхийд дахин талархаж одоо тархаж байгаа алдаршуулах болсон байдаг юм байна. Бас их сайн. Угаасаа нэрээ Coca-Cola тэр Санта Клаусын юу дүрсгүйгээр бол төсөөлшгүй тий. Ялангуяа нөө 12 сар гараад ирэхлээр одоо Coca-Cola-ны рекламнууд бүгдээрээ л нөгөө Санта Клаусын дүрстэй болцсон байдаг. Тийм биш үү? Энэ Coca-Cola бол ер нь дэлхийд алдаршуулсан юм шүү. Тэгсэн байна. Тийм байна. Тэгээд сая одоо энэ шинэ жилээр чинь бас Coca-Cola-ны рекламн дээр маш олон Санта Клаусууд гараад ирсэн. Анзаарсан уу? Анзаарсан нөгөө одоо юу гэдэг нь далаатай тийм далайн дэрвч мэрвчэнтэй гэдэг юм уу тийм далаатай нэг юм одоо юу кинонууд Google-ийн кинонууд бол юм жижигэн сүмнэр мөвнэр ингээл явахад ерөөсөө тэр Санта Клаус л яваад идэв гэсэн юм билээ шүү. Тийм үү? Далайн дэрвч анзаарсангүй. Миштэй баг бэлэг тэмдэг биш үү дээ манай нэг арайчтэй далаачтай бэлэг тэмдэг гэж өөрөө далаа дээрэмтэй биш баха арайч далаачтай энэ нэг үг илүүдээд байна шүү энэ дээр тэрийг гасчихараа одоо шууд явж байгаа гасахгүй байх та одоо гасахгүй байгаа бандандаа за тэгээд цааш нь би өргөдүүлээ. За Санта Клаус бол мэдээж хэрэг төрөний хэлдгээр католик шашны Зулсарын баярын одоо олон чүтгдсэн одоо Мерликийн Николай гэдэг гигантэн байсан байна. Яг бодит хүн нь бол Санта Клаус гэдэг нэрний яг жинхэнэ бодит хүн нь бол ингээд одоо Мерликийн Николай гигантэн гэдэг нэрээрээ бол анх одоо ард түмний донд хоногдсон юм байна. Харин Санта Клаус гэдэг үгний гаргалгааг нь сонсох юм бол одоо Санта гэдэг нь бол Saint буюу гигантэн гэсэн үг. За. Клаус гэдэг нь болохоор Николас гэдэг үгний Клаус гэдэг нь одоо товчлогдоод Николас гэдэг нь явсаар хагаад Клаус болж ингээд хувирсан. Ингээд гигэн Николас гэдэг үг нь явсаар хагаад Сент Николас гэдэг нь болохоор Санта Клаус болж ингэж хувирсан байгаа байхгүй юу? Одоо бидний нөгөө ингээд нэг товчлсоор байгаа гэх юм уу та. Тийм байна. За ингээд тэрээр Христийн тооллын 300-аад оны үед
Мирад одоогийн Туркэд амьдарч байсан гэдэг ийм түүхтэй юм байна. За Чинэлэг айлын ганц хүн Николасын эцэг их нь тахалд нэрвэгдээд нас бараад бяцхан Николас хүүгэл сүм өргөж авсан. За ингээд Николас бол 17 наснда хүртэл 17 нас хүртэл сүмд ер нь бүгд сараа сүмд одоо үйлчилсэн хүн л дээ. Ингээд 17 наснда бол урд өмнө байгаагүй хамгийн залуу санмартун гэгдэж байсан юм хүн. Тэгээд түүний өгөөмөр сэтгэл өв хөрөнгөтэй одоо байсан болохоор одоо тэр нь болохоор одоо ингээд маш өгөөмөр нэгэн болж авирсан. Яг тэр хөрөнгө нь бас сүмд дагаад очсон. Ингээд тэр хүн бол ерөөсөө маш их өгөөмөр одоо буйны үйл үлддэг байсан. Тэгээд одоо хөрөнгө тараадаг байсан. За тэгээд одоо янз янзын домогжуулсан яриа их байна л да. Алтаар дүүргэсэн уутыг яваад авч яваад тэгээд айлуудын яндангаар юм уу эсвэл одоо хатавчаар нь ингээд ороод одоо оймсонд нь өлгөж хийж үлдээдэг байсан ч гэдэг юм уу ийм одоо домогжуулсан ярианууд их байд юм. Тийм учраас нөө бэлгийн чинь ингээд яндангаар нь хийдэг ч юм уу эсвэл бэлгийн оймсонд хийдэг ч юм уу ингээд алтны ингээд хилтерхийнүүд айлуудад тараагаад яваад байсан учраас ийм яриа одоо үүссэн түүхтэй юм байна шүү. Нэг аимсаа үлдээж байгаа гэж алтны юм бухмны аяа бодох уу? Би ч өөрөө болгонд нэг аимс үлдээсэн одоо хоосон байдаг. Манай шууд нэг санта шиг нэг хүн байдаг. Тэр чинь чирэгдсэн байл шүү. Манай санта шиг хүн байдаг шүү дээ. Сүмжээ. Тийм байгаа шүү дээ. Уг нь одоо би цагаан байхгүй шүү. Баяр таргаж шүү дээ. Бага манай багийнхын сахал чинь юм нэг цагаан сор оруулсан юм. Сүүлдээ би өөрөө өвлийн өгөн жилүү болцсон гэж байгаа юм. Өө хоол моолн дээр бол яг бас болно. Нэг ийм юм байд юм байна л да. Нөгөө Санта Клаус Крисмсийн баяр биш үү? Крисмсийн баярыг Санта Клаусыг баяртай хамт давхцаж хүндэтгэж хийд юм бэ. За. Тий. За. Нөгөө Крисмсийн баяр болон Николасыг хүндэтгэх өдрийг хамтдагч хийдэг гинэ. За би ярьж хоёр тустай юм байсан юм байна шүү дээ. Тийм байна. Тийм нийлүүлцээ. За тэгэхээр Николас хам болж хамбын малгай, урт дээл, цагаан сахал, улаан өмөрхтэй явдаг болсон тий. За сүмийн хамбын хөрөнгийг бүтээгээд байхдаа Санта Клаус нэрийг бий болгосон юм байна. Санта Клаус. За түүний өөд болсны дараа сайхан сэтгэлийг нь хүндлэж бурхан мэд шүтэх болсон хүн болгон. За эцэст нь католик сүмийнхэн Крисмсийн баяр болон Николасыг хүндэтгэх өдрийг хамтдхан тэмдэглэдэг болсон гэж. Тэгээ Николас 12 дугаар сард таалал төгссөн. Учир нь үүнд одоо шавнарын гэгэн үлийг нь үргэлжлүүлж зул сарын баяраар хүүхдүүдэд бэлгэлдэг болсон байна. Ийм түүхтэй. Амьдтай хийжсэн үйлийг үргэлжлүүлж байна л да. Тийм зөндөө олон хүүхдүүд хүмүүсийг 12 сард баярлуулдаг, ядарсан төдөрсөн хүмүүс тусалдаг тийм юм байсан шүү дээ. Тийм байсан. Тэгээ тэрийг нь одоо сүмийнх нь одоо бүх хүмүүсүүд ингэж үргэлжлүүлээд тэгээ тэр том баяртаа бас шингээгээд авчихна гэдэг чинь бас гоё хөөц. Яг тэр өдөр гоё юм аа. Би ч одоо анхнаас нэг л юм гэж бодож явсан хэвээр том эндүрж явсан байх шүү. Хоёр баяр байжээ. Хоёр баяр байжээ. Крисмсийн баяр байна, нэг нь Сантагийн баяр байсан байна. Йоо за тэгвэл одоо өнөөгийн Санта Клаусын дүр төрхийг бид нэр улаан малгайд, улаан одоо нөгөө нэг юм нүмрэг те тий цахан сахлаар төсөөлдөг штэ. За тэгвэл Санта Клаусын дүр төрх нь бол 1804 онд болсон Нью-Йоркийн түүхийн нийгэмлэгийн уулзалтын үеэр одоо нийгэмлэгийн гишүүн Джон Финтардад бэлгэлсэн тоглоом дүүрэн амьстай. За гигэн Николасыг дүрсэлсэн модон баримлаас үүдэлтэй байсан юм байна. Оо тийм. За Сантагийн хувцас нь анх цагаан цэнхээр ногоон өнгнөөс бүрддэг байсан гинэ. За тэгвэл одоогийн улаан хувцас нь одоо мэдээж бол Coca-Cola-тай бас нэлээдгүй холбогдож орж ирж байгаа. 1930 онд Coca-Cola компани Санта Клаусыг анх удаа сурталчилгаанд ашигласан нь дэлхийд дахинд ийхүү тархаад алдаршуулах болсон байна. Тэгээд Coca-Cola-гийнх нь юу н улаан өнгөтэй болгоцсон шүү дээ. Тийм байна, харин тийм. Анх бол цагаан цэнхэр ногоон өнгнөөс бүрддэг байсан юм байна. Оо за. Cola-гийнх нь ч бужигнуулсан юм биш үү? Тэрнээс өмнө гэхдээ нэг зураач зураа үсттэй. Тийм. Юу яагаад бүх юмыг нөгөө одоо юу болгоод арай нэг юм хүүхдийн маягийн юу болгоод тэр нөгөө бүчтэй байя. Тийм. За одоо ийм юмтэй байя. Ингээ бүгднийг сайхан зургаар гаргачаад тэгэнгүүтээ бас нөгөө биелээ олж исэн гэж яриад. Ер нь түүх яа. Гэхдээ Coca-Cola-ийн Санта Клаусыг л рекламдаар болсон юм байна. Тийм байна. За тэгсэн чинь одоо бас сонирхолтой нэг юм байна. Энэ юу вэ гэхээр цаа буг хөлгөлсөн Сантагийн төрхийг толгоогүй морьтон гэдэг нэг кино байдаг шүү дээ. Морьсон толгоогүй зохиолч байдаг, киноч байдаг. Тэр зохиолыг бичсэн Америкийн зохиолч Вашингтон Ирвин 1819 онд санаачилсан байт юм байна.
За төрөө өвчлээ шүү. За би нэг жахаа нэмчи энэ дээр. За, Яг уу одоо Гиген Николас гэж ярина л да. Санта Клаусын одоо бодит хүн бол Гиген Николас гэдэг хүн байсан бодит хүн. Энэ хүн яагаад Гиген гэдэг нэрийг авсан бэ гэдгийг би нэг жаахан нэмж өгье. Мэдээж хэрэг энэ хүн бол маш өвгөлөгч сайхан сэтгэлтэй хүн байсан гэдэг. Гэхдээ энэ хүний яг амьд ахуйдаа бол одоо тэр домогшиж үлдсэн бас нэг одоо том түүхэн нь юу гэхээр тэр үед бол нөгөө биеийн үнэлэгчдийг үздэггүй байсан юм байна л да. Нөгөө хүмүүс чинь. За тэгээд нөгөө нэг айлын 3 охин бол яг амьдрахын ирэхээр биеийн үнэлдэг болцсон юм байна. За тэгээд тэр чинь яг хөдөө баг залуудаа үнэж байгаа. Тэгээд нэг хөөмтөнтэй суух цаг нь болсон юм байхаа да. За тэгээд суух цаг нь болонгууд чинь нөгөө дундад зууныхны одоо эртнийхний ёсоор бол нөгөө охин хүүхд чинь одоо хүнтэй суугаад инж өгөх хэрэгтэй байдаг. Тэгээ ингээ инж өгөх болсон чинь нөгөө ядуу айл тэгээ дээрээс нь нөгөөдөл чинь бие үнэлж байсан учраас тосгоных нь нүрээсөө үздэггүй байсан. За ингээд Гиген Николас бол харин тэр 3 биеийн үнэлэгчд бол инженийн мөнгийг нөгөөд ингээд хүнтэй гэрлүүлж ясан ийм буян болж ясан түүхтэй юм байна. Энэ минь учраас үүдээд бол тэр Николасыг бол Гигентин гэж одоо нэрлэх болсон гэж одоо түүхийн нэг сурвалж байд юм байна. За харин Гиген Николасын арга гэсний тухай бас нэг одоо тоо баримт байдаг юм байна л да. Энэ хүн чинь бол 300-аад оны үед бол одоо амьдарч исэн хүн гэж байгаа шүү дээ манай эртний. Гэтэл 1054 онд манай эртний 1054 онд Италийн хэсэг худалдаачид одоо Гиген Николасын арга гэсийг Туркийн одоо Мирагаас нь Мират Грекийн сүмээс нь аваад Италийн Бари хот руу аваач зөөж аваадсан түүхтэй юм байна. За тэр үедээ бас яг нэг шашны мөргөлдөөн үүсэл тэгэл нөгөө нөхдүүд чинь тэр хийн дээр нь Гиген Николасын арга гэсийг л аваад явсан бол та юм. Ингээд одоо бол энэ Гиген Николасын сүм гэж Италид байгаад яг тэр Гиген Николасын сүмд бол энэ Гиген Николасын арга гэс нь хадгалагдаж ингээд өөр хин нэрээр нэрлэгдсэн сүм одоо байдсан байна. Төрөний тэр ярьжсэн тэр уун найрлагчийн ярьдаг нөгөө насварсан өдөр гэдээсэн шүү дээ. Гиген Николасын насварсан өдөр гэдэг байгаа. Эний чинь ер нь бол 12 дугаар сарын 6-нд насварсан гээд 12 дугаар сарын 6-ныг бол Гиген Николасын баярын өдөр болгож анх тэмдэглэдэг байсан юм байна л да түүхэндээ. Тэгээд 12 сарын 25-нд болохоор одоо Иесус Христийн баярын өдөр гээд ингээд 12 сард ойрхон 2 баяр яваад байсан учраас нөгөө уу найруулчийн хэлдгээр явандаа бололгүй юу ячаа. Энэ 2 баярыг нийлүүлчихье. Одоо сүнжээ өдрийн төрсөн өдрийг нийлүүлэх гэж байгаа шиг юм. Тийм биз дээ. 3 хоол гэж тийм дуудан аваад тийм шүү дээ. Одоо удахгүй 1 сарын 20-доор болно. 2 бараг нийлүүлчмээр юм байна. Амар штэ хоёулаа. Хоёулын чи тэр байдгаа энэ 2 том гигент нийлээд байна хөөш. Тийм байна, тийм байна. 2 том гигент нийлээд дэлхийд даяараа тэр баярыг чинь тэмдэглээ. Тийм байна. Тэгээд 12 сарын 25-нд бол нийлүүлээд аваа ичдэг болсон юм байна. Тэгээ ийм түүхтэй юм байна шүү. За баярлалаа их мөндөд сонсогчдоо. UBM радио 89.3-аас бэлтгэн хөрөгдөг шилтэй багийн за энэхүү нэвтрүүлэг манаас өрөөд жаргаж байна. За хамтран ажиллаж байгаа дурдчихгүй. Тэгэлгүй яг алдцуу. За энэ бидэнтэй хамтран ажиллаж байгаа нэгдэн хэлж байгаа байгууллага байна. За энэ байгууллага маань жолооч нар маань одоо хүүтнэрч жоохон чангарах гэж хэлж шүү. Оройдоо хасах 25 26 та хоноод байна. Тэгээ өглөө машин дэргээ хасааж нормалтгаар жоохон юу яагаад байна? Халж өгөхгүй дүлгэнээд байна шүү дээ. Тэр чинь одоо юунаас болж ийн гэхээр ерөөс нэг 10-аас 15 минутанд бол мотор бүгэн халчт юм байна л да. Тэгээ дулаана гарах гэхээр болохгүй байгаа нь ерөөсөө тэр таны пар радиатор парч ерөөсөө халахгүй байгаа юм байна. Яагаад халахгүй байгаа гэхээр бид нар байнга тэр пар радиаторыг ухаад яваад байна гэж байхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгээ тэр тосоол мосоол гээл те янз янзын юм байна. Тэгээ пар радиатор нь чинь одоо бүглэрснөөс болоод тэгээ халж өгөхгүй байгаад идэм байх шүү. Тэр хойно сууж байгаа хүүхдүүдээ бүгдээрээ хайрлаа шүү. Тэ тэр хөл мөл рүү нэг олигтой үлээж өгөхгүй байгаа машин дээр халахгүй байгаа бол та хэд маань одоо өнөөдөр очиод замын бүглэрлж гайгүй байна. Тэ очиод сайхан машин тэргээ янзлуулаад тэр пар радиатораа бүрэн тоног төхөөрөмж тэ бүрэн тоног төхөөрөмжөөр сайхан угаалгаад тэр тусгай зориултыг нь бодисоор ягаад гол нь нөгөө машин тэргийн задлаад ухад өнгөчөд хамгийн юм салгаад авахгүй амар юм байна. Тийм ээ тийм үү. Тэгээд тэр газар очиод та хэд маань бас ингээ сайхан автомашиныгаа пар радиаторыг янзлуулаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг нь 88 87 74 56 гэсэн дугаараас лавлаарай. 88 87 74 56 руу залгалаа. Машин системд пүм хийдэл халуулах нэ гэж. За баярлаа. За баярлалаа. Өнөөдрийн шилдэг багийн шашлаг ухаан танин мэдээ нэвтрүүлгийн энэ өдрийн дугаар хүрээд өндөрлөлөө. Хамтран ажилласан хоёр ахтаа баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрээ сонсогчдоо. Баярлалаа. Баяртай.
онц сурдаг. Нүдний шилтэй, шүдний сайдтай. Мэдлэг нь тулцсан мэдээлэлд хангалттай өгчдөг. Дээрээс нь сахлыг мартаж болохгүй. Наач нүдний шилтэй баг ил байж штэ. Шилтэй багийн шинжлэх